энэ хүн болж ирсний гайхалтай баяр болох чинь тамад дэлхийд даяар Тэсийн ядан хүлээж хүүхдүүч, томчууч, өвөө юм байна шүү дээ. Есүс Христийн хаанчлал багц хүн болгон Тэсийн ядан хүлээж байна. Тав хүн хүлээхгүй байна. Хүлээж байна. Их л дуу муутай. Тэгээ танаас сүмд орж ирсэн маш гоё. Бидний сүм чуулганууд гайхалтай үйлчлэлтэй бас баяр хөөртэй тийм ээ. Үргэлж хармаар байдаг тэр сайхан үйлчлэл эзний чуулган байдаг. Нэг эдгээр видео сургууль бичиж зааж хаад нэг пастор нэг сонин зүйл хэлжсэн. Тэгээ би үнэн ч юм уу бодож байсан тэрний үг. Дандаа эмэгтэй үйлчлэгч нартай эмэгтэйчүүд тэдний цуглаанд ер нь 70-80% байсан. Тэгээд тэр манай цуглаан бол үзэсгэлэнтэй цуглаан гэсэн. Ягаад гэвэл эмэгтэйч бараг цуглааных 80% үйлчлдэг. Үйлчлэгч нар бараг 90% эмэгтэйчүүд үйлчлдэг. Харин тэдний найзын цуглаан дандаа ирчээд байдаг гэсэн. 70% нь ирчээд байсан. Дандаа ирч. Тэгээд тэдний сүмд очиход тэдний цуглаан бол хүчрэг цуглаан байсан. Үзэсгэлэнтэй биш хүчрэг. Ойлгож байна. Тэгээ өнөөдөр танаас өмнөс хүчрэгч байна, бас үзэсгэлэнтэй ч байна. Амен. За. Түрүүн бид нар эсний өмнө амлалт уншижсэн тийм ээ. Цуглааных маань. Тэр амлалтыг нь хараад ижлээ. Үнэхээр хүн тунхаглаж, итгэж, найдаж, харж, мөрөөдөж тийм ээ. Бас дагахыг ирмэлзэх хэрэгтэй гэдэг. Тэн дээр нэг зүйл надад миний зүгсэлээ гэс ингээл зүгээр хатж байгаа юм шиг нэ. Айгуу сонирхон тийм зүйл намайг үүдсэн. Тэрний үг бол цөхрөлтгүй үйлчлэгч байхыг хүсэж байна гэсэн. Тийм үг байсан уу? Цөхрөлтгүй. Өнөөдөр та цөхрөлтгүй амьдарч байна уу? Цөхрөлтгүй гэр бүл болж, цөхрөлтгүй үр хүүхдээ дагуулж, цөхрөлтгүй тийм ээ. Бас юу сурж байна уу? Цөхрөлтгүй бас эзэнд үйлчлэхийг хүсэж байна уу? Цөхрөлтгүйгээр эзнийг дахахыг хүсэж байна уу? Цөхрөлтгүй эзний улсад хамаартай түүнд орохыг хүсэж байна уу? Амен. Өнөөдөр хэн үнэхээр цөхрөлтгүйгээр зүтгэж байна? Тэр үнд эзний хамаарал үнэхээр 100% тийм ээ 100% ерөөлдүр байх болно гэж итгэж байна. Амен. За гол фокуст орё бүгдээрээ. Самуэль гэж юм бэ? Самуэлийг мэдэх үү? Самуэль эзний өмнө дуудлага аваад тийм ээ. Шөнө хүртэл зүудэнд нь орж ирээд түүний дуудаж цочтол янз бүрийн тийм мессеж орж ирж штэ түүний амьдрал түүний балчир байх үед нь шсэн. Самуэль бурхан түүнийг дуудаж байгааг эхэндээ андуурч байсан тийм ээ. Тэр өөрийн багш нь түүнийг дуудаад байна гэж бодоод багшаа та намайг дуудсан уу гэсэн. Үгүй би чамайг дуудаагүй гэсэн. Яг өндөө Самуэлийг эзэн дээр ирэхэд хэн нөлөөлсөн бэ? Санаж байна уу? Нэгдүгээр Самуэль дээр тийм ээ. Самуэлийн нэгдүгээр бүлэг дээр ээж Ханна тийм ээ. Ээж Ханна хүүхдгүй байсан учраас бурханд залбирч ирсэн. Түүний залбирал нь үнэхээр гүнзгий зүрх сэтгэлийг нь урж байсан. Сэтгэл зүрхийг нь урж байсан тийм ээ. Яг л тэр хүүхдгүйс хүүхдтэй болохын тулд тэр бурхнаас чин сэтгэлээсээ өглөө болгон өөрөөр эзэндээ үүч очиж өвдөг сүмдэд залбирч. Сүмийн дахиж ямар цандаа чи чинь хар өөрөөр цогтуу байна уу та гэж гайхчихсан тийм ээ. Дагнажсэн. Цогтуу мэтэг зогсоодаагүй говшиж тийм ээ. Бүр эзний өмнө ингээд бүр наалттай эзний өргөний өмнө бүр наалтсан юм шиг. Тэгээд эзэн түүнд хүү өгсөн, түүний гуйл залбирлыг сонссон. Тэгээд тэр эзэнд амлаж эзэн та надад хүүхэд өгөх юм бол би танд тэр хүүхдээ буцаагаад өргөнө. Харин тэр ээжийн залбирал Самуэль хамааралт болсон. Амен. Ээжийн тэр гуйл залбирал Самуэль тийм ээ дуудлага болж ирэх тийм үндэс суурь болсон. Өнөөдөр та эзний өмнө яаж ирсэн бэ? Самуэль шиг шүн дуудсан уу? Эсвэл Натанаэл шиг модны дор таныг ингээд туулгын иргэдээр Бурхны ороод ижих дуудсан уу? Эсвэл хаан дуудсан? Квартет боёо тэр байшингийнхаа дөрөвжин өрөөнд дотор зураг дүүтэй телевизээр үзэж ижих дуудсан уу?
Канадаас усааваа тайгаж чанаар гэж дуудсан уу? Гудамжинд алхаад явж байгаад яг таны юм тоосгоно та гэд эзэн байдгийг уу та наваад дуудаж гин үү гэсэн үү? Ямар нэгэн байдлаар дамжуулан хин нэгнээр нь дамжуулан ямар нэг айлгчнаар дамжуулан эзэн таныг дуудсан байна. Тэр бол үнэн тийм ээ. Үнэн учраас өнөөдөр та сууж ойлгомжтой. За Самуэль эзнийг дуудахад нэгвэр тэр яасан бэ бол андуурс гүйчж багш тараа гүйчжээс. Дахиад дуудаад дахиад багш тараа гүйчжээс. Төвний дуудлага нь ерөөсө балчир үе гэсэн. Това бүгд байх үед. Өнөөдөр заримдаа бид нар бас сүнсний хувьд заримных нь хувьд бол эцэг шиг болсон байгаа. Зарим хүмүүсийн хувьд итгэлийн хувьд өсвөр насныхан биш. Зарим хүмүүсийн хувьд бүр дадлаг туршлагатай, ариун их туршлагатай тийм ээ өвөө юм шиг агуу итгэлтэй хүмүүс байна. Зарим нь ялх хүүхчиг тийм ээ жижигхэн жоохон хүүхчиг дөнгөж хөлд орж байгаа 2-3 настай хилд орж байгаа хүүхчиг бидний итгэл янз бүр байна. Харин бид нар ямар шатанд байсан эзний дуудлагыг бид нар анхааралтай сонсох. Анхааралтай чек хийх. Эзэн намайг юунд дээр дуудаж байна? Таныг өнөөдөр эзэн мэдээж дуудсан. Гэтэ зүгээр нэг таныг дуудаг. Таныг зүгээр нэг юм самт бүлээцүүлэх гэж тийм ээ. Зүгээр нэг сайн кайф өгөх гэж, найс байх гэж дуудсан биш. Эзэн танд хайртай учраас. Эзэн таныг аврах гэж. Мөхлөөс аврах гэж. Тамаас аврах гэж. Гим нүглөөс чүлээх гэж. Эзэн таныг онцгоогоор дуудсан баг шүү. Зүгээр ерөнхий таныг дуудаг. Тийм ээ? Зүгээр санаандгүй нэг загас барих гал санаандгүй жижиг яраганууд тийм ээ? Нэг минут тул барих гэсэн чинь санаандгүй нэг жижигхэн чипакнууд ингээ таарад орж ирээд тэгээ баригдсан юм биш. Эзэн таны төлөө зүрх сэтгэлээ зориулж. Эд ис болгон таны төлөө. Түүний улсын нулимс хүртэл бүр үн цэнтэй байна. Амен. Та хажууд хүн харахгүй. Хэд чирэггүй хүн байна уу? Байхгүй байна. Бүгд хийнэ гэдэг. Бүгдээрээ хийнэ гэдэг. Саяхан нэг 10 хоногийн өмнө би нэг найзтайгаа уулзсан. Уул нь 20 жилийн өмнө бид нар хамт тохоогоо нийлүүлээд хамт библи судлаад библи хичээл үзчихсэн залуу маань надтай ээж уулзсан. Тэгээд тэр залуугийн нэрийг би хэлэхгүй. Тэгээд тэр залуу маань 20 жилийн өмнөх шиг хүн биш болсон. Уул нь 20 жилийн өмнө бол гал халуун итгэлтэй байсан. Харин саяхан тэр 10 хоногийн өмнө уулзаад түүний зүг сэтгэл нь үнсэн дотор амж байсан. Тэгээд тэр найзгаа би хараарсан. Уул нь ингэж явах хүн биш ээ. Тэр яаж явсан бол тэр гэр оронгүй нэгсэндээ хомлос буюу гудамжинд амьдардаг хүн болсон. Тэр хэн намайг дуудах, хэн намайг гэртээ хонолох бол, хэн ямар найз намайг дуудах бол, өөрөх бол, хоолнд оруулах бол, хэн надад нэг 5 цаас өгөх бол. Ерөөсөө түүний амьдрал нь бидний нийгмийн хэл зайлшгүй тийм ээ. Одоо гэр оронгүй буюу өнгөнтэй хүн. Яа тийм бол түүний биенээс нь архины хүн өнөр өнөрчээсэн. Тэгээд би тэр хүнтэй тэр найзтайгаа уулзж байхдаа харамсал тэрнтэй би 7 8 9 удаа уулзж байгаа. Байн уулздаг. Түүнийг өөдөн татъя гэж, түүнийг зөв амьдралаар татах гэж тийм ээ. Ядаж чи эзэн чуулганд үйлчлэхгүй мөн гэхэд ядаж чи буруу зуршлаасаа салаад зүгээр нэг хүн шиг амьдрах гэж. Тэр заа гэдэг үг нь бол аюу гоё. За тэгье найзаа, за тэгье. Яга за ёстой тэгье, би ёстой тэгье гэж бодчих. Тэр нэг гоё юм. Үгүй гэж хизээч хэлдэг. Тэгсэн мөртлөө түүний оюун ухаан нь ерөөсөө яадаг. Тэр уудаг ундаан, тэр гашуун грацтай ундаан мэдүүлсэн. Тэр грацтай ундаанд мэдүүлээд түүний оюун ухаан, түүний чадвар, түүний амьдрах чадвар, түүний ажиллах чадвар, түүний мэрэгжил бүх юм их хийж чадахгүй болсон. Түүний амьдрал ерөөсөө хүлэгдсэн. Тэгээ би асуусан. Чуулган эзний үед дамжуулдаг чуулганд үйлчлэгч байх ёстой байтал чи яагаад энэ замыг сонгоод байна? Чи одоо анх бид нар ингээс хамт библи судлаад хамт тоглоод хөгжлөөр авсан цаг тараагаад явж энийг чи мартсан уу гэсэн. Мартаагүй гэсэн. Энэ чамд хамгийн муухай сэтгэл байсан хамгийн сайхан сэтгэл байсан. Хизээш мартаж боломгүй хамгийн гоё үе миний алтан үе байсан. Энэ алтан үе чамд эргэж ирж болно шүү дээ.
Харин би хүсээд байдаг. Тэгээд хийж чадахгүй. Түүний амьдрал ерөөсөө хүлэх хүсэж байгаа юм. Тэр шийдвэр дээр зоригтой зогсож чадахгүй байсан. Тэгээд би чиний төлөө дахин зайлшгүй юм. Дахин зайлшгүй. Тэр залуугийн хизээ эзэн дээр дахиж эзэнд үйлчлэхийн төлөө, эзэнд хамааралтай байхын төлөө. Заримдаа бидний гаднах зүрх дүрхмэжсэн харахад нэг соёлтой сайхан хэвийн юм шиг мөртөө. Доторх хүмүүс бас бөөн дайчин. Тэр хүнээс долоондор бол зүгзий атаархал уур хилэн галтуудын дэлбэрт болж байгаа хүмүүс гэр бүлүүд байж. Тэр хүмүүс эзэн дээр ирж эзэнд бууж өгөх. Эзэн өнөөдөр биднийг үргэлж дуудаж идэв, үргэлж тогсож идэв. Ишлэл ном дээр 3 дугаар бүлэг дээр байдаг тэр ишлэлийг бид нар итгэдэггүй хүмүүст зориулж дуулж өгдөг гэсэн байна. Тэгээд гэтэл дахин уншаад хахад яг өндөр бид нар зориулж. Өдөр бүр эзний тэр дуудлага, эзний хамгаалалт, эзний тайвшрал, эзнээр өдөрдүүлэх гэдэг чинь юм. Эзэн бидний хаалгад өгч. Хэрэг бурхан бидний зүрх сэтгэл дотор байх бол бид нар автобусанд гим хийн, машиндаж гим хийн, тийм ээ, гудамж алхаж явахдаа ч гим хийн. Бид нар эзний өмнө зогсож чадах навья байхгүй. Бид нар ичих хэрэгтэй. Эзэн биднийг няслаж, нулимхад бил. Гэсэн чсэн Иесус Христ биднэрт хайртай. Бидний өдөр бүр цэвэрлэхийг хүсэж байна. Өдөр бидний хүмүүжид, төлөвчд том болохыг хүсэж байна. Өдөр бүр бид 90 цент хүрээсэй гэж хүссэн тэсэн ядан үлээж. Та хүүхдээ 90 цент хүрээсэй гэж бодож л байгаа юм тийм ээ. Эсвэл мөнгөний ялхаараа тэрвэл тийм ээ. Хөтүүлээл амар хоол халбагдаал ингээд л хүсэж байна. Манай охин одоо 9 настай. Тэгээд хаяа хичээлийн дараа имэдэр наваач өгдөг. Тэгээд нэг удаа имэгэнд хавчаад буцаад очиод авах гэсэн чинь нэг харсан чинь нөө манай охин имэгээр хоол халбагтуулсан эдцэн сууж хүй чи яаж чагаад ээж та яаж юм бэ охиныг та яаж юм бэ? Яадгийн би хүүхдээ яаж холхон чамд ямар амт юм манай ээж. Тэгээд би нэг талаар инээд үржсэн нэг талаар гайхажсэн. Манай охин бүр эхэлсэн нүдээ хэлсэн имээр бүр хадгалж өргөж амруу хэлсэн. Тэр хоёр айгүй гол капитал байсан. Яг нь биендээ санаа тавьж халамжилж тийм ээ бид эрхэлж байгаа байхгүй тийм ээ. Харин бид нар мөнгөд ингэж эрхэлсэн байж болохгүй тийм. Харин том болоод имээгээ харин хооллож, ундалж, хувцлаж, имээгээ халамжлах тийм 90 цент хүрээсэй гэж би охиноо бодож байсан. Өнөөдрсөн эзэн бурхан бид нар яг тэгж хүссэн. 90 цент хүрээсэн. Самуэль дуудлагыг авсан. Тэр дуудлаганд итгэмжид байхыг ирмэлцсэн. Түүний дуудлага насан турших байсан ерөөс. Насан турших. Тэр өвгөртлөө өндөр нассан. Тэр эзний үгийг дамжуулсан ерөөс. Хоёрдугаар бид нар эзний өгөх талантыг баяртайгаар авах хэрэгтэй. Самуэль эзний талантыг баяртайгаар хүлээж авсан. Гуравдугаар Самуэль эзний 11-р ишлэлээс эзэн Самуэль юу хийсэн бөгөөд чи бусдад гимшлийг ярь гэсэн. Бусдад бас шийтгэлийн тухай ярь гэсэн. Бас ивэлийн тухай гэсэн ярих. Өнөөдөр сүмсүгдээ юу заадаг вэ? Баячгийг заадаг. Хүнтэй яаж гэрлэхийг заадаг. Хүнд яаж таалагдахыг заадаг. Яаж бизнес хийхийг заадаг. Яаж мөнгөтэй болохыг заадаг. Яаж мөнгөө сэвэрлж хадгалахыг заадаг. Үгүй шүү дээ тийм ээ. Тэр яаж бурхантай нөхөрлөх вэ? Яаж бурхан таалагдах вэ? Яаж эзэн дуулууртай амьдрах вэ? Яаж эзний хамааралтай, Тэнгэрийн улсын хамааралтай амьдрах вэ? Яаж эзний ус хүртэл итгэмжтэй амьдрахыг ирмэлцэх вэ? Яаж бусдад авралыг ярих вэ? Яаж бусдыг уужилж, хайрлаж, хүлээж авах вэ? Эзний чуулганууд үүнийг заадаг. Өнөөдөр эзний чуулган дотор та ийм номоор, ийм балансаар хамааралтай байж энэ балансыг дагаж явуулсаа гэж хүсэж байна. Тэгвэл Мойр Иесус бидэнд олон баланс байгаа гэдгийг худлаагаар тэгээд бидний замыг төөрүүлэхийг хэлж байна. Аж орслоо эзэнд итгэсэн хүмүүсийг хулгай хийх гэж байна. Эзний хүмүүсийг хуурах гэж байна. Хүүхд хуурж байгаа юм шиг те. Чихэр өгөөд, мөнгө өгөөд хуурж байгаа, хуурдаж байгаа бицүүхтүүд ч юм аа.
Бидний чуулганууд зөвхөн ивэл гэхээс илүү бас хатуу зүйлийг бас ярьж чаддаг байх. Хатуу зүйл гэж байна. Шийтгэл. Энэ бол үүрэг ориол, тийм ээ? Бас их мэдэл. Бас гмийн үрдүн ямар үрдүн байдаг вэ гэдгийг бид нар бас биедээ хэлж сануулж байна. Энэ дуудлага, энэ онцгой амар дуудлагыг санал хүлээж авсан. Тэр бусдад байдаг чадлаараа эзний үгийг гэрчилж, дамжуулж, бүр амь насаа золиосож явжсэн. Харин өнөө цагтсан эзэн хүмүүс янз бүрийн арга барилаар дамжуулан биднэрт үйлчлэлүүдийг, талантуудыг, тийм ээ, боломжуудыг өгч. Өнөөдөр танд Бурхан ямар их мэдлэг өгч байна? Сургуулийн багш байх, эцэг их байх, дарга байх, бизнесмен байх, оюутан байх, хин нэгний хүүхэд байх их мэдлүүдийг өгч. Эцэг их болох их мэдл гэдэг бол бас гайхалтай, тийм ээ. Зарим гэрүүлүүд үр хөвгтэй болохын тулд олон жил гуйж, залбирч, хайж, ирж, эмчлөөж, мөнгө төгрөг зарж үр хөвгтэй болохын тулд зовж шүү дээ цаан чинь. Зарим хүмүүс сургуульд орох гэж та хуруу humсаа маажичдаг, бүх юмаа цуглуулж, бүх юмаа хэмжиж, тийм ээ, сургууль сурах гэж ирмэлзэж. Уйлж иж, тийм ээ, сургууль сурах гэж, төлбөрөө төлөх гэж. Харин биднэрт өнөөдөр онцгой ивэлүүд хэн болгонд ирсэн байна. Энэ ивэлээрээ дамжуулан бид нар эзний санаа шиг гэрчлэх. Амен. Эзний гэрчлэх. Заримд нь бүр цөм чуулганд үйлчлэх дуудлагуудыг бас талантуудыг бас өгсөн байна. 99 онд манай цуглаан эдгээр өөртөө цуглаан ажилт байсан. Бид нар цуглааны байраагээд 97, 98, 99 онд бид нар мөнгө цуглуулад хүмүүс амлалт өгөөд ингээд мөнгө цуглуулж эхэлсэн. Бид хэдийг өгөө гэдэг. Тэгээд сүмийнхаа цуглааныхаа байрын суурийг тавьсан. Тэгээд тэр суурийг хараад бид нар маш баярлсан. Суураа бариад дараа нь ерөнхий карказа барьсан. Тэгээд сүмийн тэр байрыг бариад бас манаач хэрэгтэй болсон. Тэгээд манаач хийх хүн байна уу гэж би энэс асуусан. Зарим нэг хөдөөнөөс ирсэн нэг ах их хоёр би манаач хийе гэсэн. Тэгээд тэр ахыг манай цуглааных нь аваад цуглааны тэр барилгын харуул хэлсэн. Тэгээд цуглааны байр маань 3-4 жилийн дараа баригдаж дуусаад нээлт болоод бид нар туу цаашлаа, бурхан дөргөөд залбираад тийм ээ. Тэр манай үрдэн гэж цуглаанд өссөн ах эгч нар байна тийм ээ. Санаж байгаа. Тэгээд нээлт хийсэн маш гоё баяр хүрт болсон. Харин бид нар тэр газар манаачаар авч ясан тэр ах маань манаач хийхдээ Иесус Христийг хүлээж аваагүйсэн. Дараа нь манаач явахдаа биднийг хараад ажиглаад тэгээд сүйдээ Иесусийг мэдээд сонсоод тэгээд түүний эхнэр нь хүнд өвчтэйсэн. Тэгээд эхнэрийн төлөө цуглааны хүүхдүүд нь залбируулдаг байсан. Тэгээд түүний эхнэр нь хорт хавдраас, хотоодны хорт хавдраас чөлөөлөгдөж имжлэгдсэн. Тэгээд нөхөр нь тэгээд би ерөөсөө энэ чуулганд насан турш амьдралаа зориулъя гэж шийдвэр гаргасан. Тэгээд төөсийн хичээл оролцсон, төөс бүгэлдэг, хичээл бүгэлдэг бас нөгөө настай ах маань 15 жил өнгөрсөн. Бараг 20 жил болсон. 15 жил болж байна. Харин тэр манаач байсан ах маань өнөөдөр тэр чуулганыхаа пастор гэж настай ч үгүй тийм ээ. Манаач иржсэн ах өнөөдөр эзний үгийг дамжуулж, эзний хоньнуудыг хонжилж, халамжилж, ирүүлж. Манай цуглаан бас нэг оюут нэг эмэгтэй байсан. Жохоо иштэй хоёр жохоо хоёр. Энэ хайрын ондроод дарихтэй. Тэгээд тэр хоёрыг цуглаанд би хүүхдийн багшаар үйлчлэх үү, туслах уу гэж заа тэгье гэсэн. Тэгээд бид нар чадахгүй гэж чадахгүй байж болно хамаагүй. Чи зүгээр хийхийг хүсгэл юм бол бурхан чам чадрыг өгнө. Тэгээд тэр хоёр хүүхдийн цуглаанд багшиж эхэлсэн. Тэгээд бид нар сургуулаа төгссөн. Гэр бүлтэй болсон, цуглаан дотор хурмаа хийсэн. Бидний өмнө явсан. Одоо тэр хоёр өнөөдөр ч гэсэн тэр хоёрын эх чинь манай сүмд үйлчилж байгаа, дүү нь болохоор өөр сүмд үйлчилж байгаа. Тэгээд эх чинь өнөөдөр ч гэсэн хүүхдийн цуглаан багшсан хэвээр. Тэгээд тэр багшийг би харах болгондоо баярлалаа. 10 жил тийм ээ. Эзэнд үйлчлсэн, үйлчлэлээ тийм ээ баяртайгаар хийдэг.
Тэгээд тэр багш маань өөрөө ямар ажил хийдэг бол миний их сургуульд тийм ээ докторын зэрэгтэй тэнхмийн эхлэгч хийдэг багш байгаа. Тэгсэн мэтлээ хүүхдийн багш хийсээр заримдаа дууны үг ооч бин дээр гаргаад дуу эзний үг гаргадаг. Эзэнд итгэмжтэйгээр үйлчлдэг. Би тэгээд түүний нөхрийг харах тундаа Бурханд маш баярлагдав. Өө эзэн танад ийм сайн мондөг туслагч нар хийлгээс нь баярлаж байна. Өнөөдөр эсэндээ эзэн таны дунд бас итгэмжтэй хүмүүсийг өөртөө үйлчлээс насан туршдаа үйлчлээс гэж байна. Үйлчлэл янз бүр. Яг эзэнд дуудагдаа гэж бодоод баярлаад сэтгэл догтлоод би дунд сургуулийн багш болох юм шиг. Тэсээ ядуу үдээч намайг хинч дунд сургуулийн багшаа намайг хүлээж авдаг. Тэгээд би дунд сургуулийн багш хиймээр байдаг. Тэгсэн чинь манай цуглааны нэг ажиллаж байгаа. Надтай хамт үүдэн дээр зогсоод хүмүүсийн өгтаач гэсэн. Тэгээд би дурамчнаа заа тэгье гэсэн. Тэр мөчөөс эхлээд би 3-4 жил үрдээ цуглааны үүдэнд үйлчлэгч өгтөгчээр үйлчилсэн. Залуучууд соёлын төв дээр бид нар энэ танаа хажуудлыг манай цуглаа хийдэг гэсэн. Тэгээд цуглааныхаа хүн болгонтой мэндэлж тэгээд цуглааны үүдэн зогсохын тулд хар үүрээр босч хувцас угаад эндүүд захын шиндүүд өмдөө шиндүүд хутлаа туслаад тэгээд цуглааныхаа цагийг тэсийн авдаа хүлээгээд тэгээд сүүлдээ явандаа үйлчлэлтэй дуртай болсон. Тэгээд би үйлчлэлтэй дуртай болсны нэг шалтгааны өгөөд би цуглааны хүмүүсийн хүн болгоны нэрийг мэддэг болж эхэлсэн. Тэгээд манай пастор дээр марч энэ хүний хэн гэдэг юм бэ надаас асуудаг болсон. Дараагийн үйлчлэх зүйл маань хүүхдийн цуглаанд би багшлах болсон. Би тэгээд 7 жил хүүхдийн багш хийсэн. Тэгээд хүүхдийн багш хийж байхдаа би маш баяртай, маш олон зүйлийг сурсан. Дуу сурсан, хөгжим тоглож сурсан, хичээл заахыг сурч, хүүхдүүдээс дамжуулан асар их юм сурсан. Хүүхдүүдийг хараад тэднийг яаж харилцаж, яаж зоригжуулж, яаж баярлуулах тийм үү олон зүйлийг толгойд ажиллуулах шаардлагатай. Яаж томото суулгах вэ? Яаж энэ зүйлийг сонсох вэ? Зарим хүүхдүүд цэглэгууч байгаа юм шиг мөртлөө юмыг сонсч л идэх байхгүй. Тэгээ би Бурханд талархдаг. Тэгээд энэ үхэлжсэн үйлчлэл танад энэ талантуудыг өгсөн баярлалаа. Өнөөдөр ч Бурханд танад шуулган та бүхний дундчсан итгэмжтэй үйлчлэгч нарыг эзэн өрөөхөж. Тэдний өрөөл нь дараагийн үр хөвгтөд нь үлдэж гарч ирдэг. Ханагийн хүүхэд Самуэль яс өрөөхөж. Амен. Өрөөхөж. Өнөөдөр та бүхний эзэнд үйлчлэж зориулж байгаа зориултыг эзэн тийм ээ бидний эзэн мартахаар тийм тэнэг эзэн биш ээ. Коринтод бичсэн Самуэль гэж. Саул гэж тийм ээ. Бидний эзэн бол та нарын үйл залбирыг сонс мартахаар тийм ядмаг тийм ээ залхуу тийм тэнэг эзэн биш ээ. Харин тэр бол итгэмжтэй юм а гэсэн. Амен. Итгэмжтэй. Өнөөдөр бид нар эзэнд итгэмжтэй үйлчлэх хийх. Баяртайгаар. Зарим үйлчлэгч нар маань эзэнд үйлчлэлээ зарим ял юм шиг боддог. Энэ бол ял биш. Энэ бол нэр төр. Энэ бол их мэдэл. Энэ бол тусалгоо шүү. Тусалгоо. Эзний тусалгоогоор хийдэг болохоос чадвараар хийдэг юм биш үйлчлэл. Амен. Өнөөдөр энэ магтан дууштай хараад би үнэхээр баярлж байгаа. Оо ямар гоё. Эзний тэнгэр элч нар шиг тийм аа үзэсгэлэнтэй, гайхамшигтай, гоё дуулж юм. Сайхан үнэр гаргаж юм тийм ээ. Дахин дуулуулаад баймаар бичлэг хийсэн бол дахин сонсоод баймаар тийм ээ. Харин эзний өмнө дуудлага хийсэнд үйлчлэн гэдэг бол зөвхөн пастор болохын нэр биш. Зөвхөн лам болоод, гэлэн болоод, ингээд ачин номроод ингээд байнгын амьдраад байхын нэр биш. Эзэн таны местэн дээр туслахыг хүсэж байна. Таны оргил хаана? Таны яг махан биеийн хүсэл мөрөөдөл чи оргил хаана? Сургуулийн захирал болмоор байна уу? Эндийнхаа захирал болмоор байна уу? Дүүргийнхаа дарга болмоор байна уу? Хотынхаа дарга болмоор байна уу? Улсынхаа тийм ээ дарга болмоор байна уу? Хамаагүй юу ч хийж болно. Гэхдээ энэ бүхэн чинь эзний оролцоо байгаа гэдгийг та мартчих болохгүй. Энэ бүх томилтон дээр эзний оролцоо байгаа гэдгийг хизээж мартчих болохгүй. Израилийн хаад ноёдууд бүгд энэ оролцоогоор дамжуулан Израиль улсын, Юда улсын, тийм ээ, Израиль улсын хаад ноёд болжсэн. Тэр нь эзний оролцоотойгоор өөрснөө нурж ирсэн. Айгуу сонио. Эзний оролцоотойгоор.
Эзэн тэдний гим нүглийг хараад өндөр уулнаар шүтэн гаргаад тийм ээ баалын шүтэнд, хиймэл шүтэнд ард түмнээ мөргүүлж байгаа хараад эзэн тэднийг яасан. Нураач тэдний хаанчлыг нь нурааж тастаж өөр хүмүүст өгч ирсэн. Тэг учраас бидний Бурханаас хүлээж авсан ажил, мэргэжил, боломж, гэр бүл энэ бүхнийг бид нар эзэнд хамааралтай гэдгээ бид нар Бурханаас хамааралтай гэдгийг бид нар мартах юм бол Израилийн хаадууд шиг нурах бол. Бабилон улс яаж нурсан бэ? Бас л Бурханы оролцоод байгаа нурсан шүү. Дийлдэшгүй улс өрн болсон. Хүчрэг улс болсон. Ассир улсаас агуу улс болсон. Тэд нар Бурханы өмнө бүр бардамнаж сагсуурч ирсэн. Израильчууд бас Бурханы өмнө сагсуурч ирсэн. Сагсуурах толонд эзний дарамт ирж ирсэн. Эзний даруул гарч ирсэн. Эзэн бүр Израиль улсыг бүр 400 жил Египтийн боочлол дор бүр доош nis даас, доош шидсэн. Яагаад? Тэр Бурхан дуулгаагүй байсан. Аимшигт гимнүгэл хийж ирсэн, садар цамаа явуулж ирсэн. Ус гүрнэ зовоож ирсэн хаадууд. Бүр жирийн иргэдэн хүртэл Бурханаас төөрс холдсон. Аимшигт ус, харгас хэвцгий ус, ууртай болсон. Өнөөдөрсөн бид нар монголчууд бид нар дарам болох. Бид нар уур хилэн, үжи ятал, эвлэрийн амьдрал, аль ажил бүх зүйл дээр бид нар дарам болох. Энэ Бурханы чинь ямар агуу дарах юм бэ гэж хэлдэг. Миний амьдрал харсан нэг хоёр мишнер байдаг. Хоёулаа бизнес хийдэг. Тэр нэг бизнес хийдэг. Тэр дарга маань өөрөө том эмнэлгийн дарга хийдэг. Тэгээ эмнэлгээр амжуулан өвчнүүдийг үүсдэг, эмчилдэг. Тэгээ захирлаа гэдэг эмчтэн нь очиод би өрөөнд нь нэг удаа орж исэн. Тэгэл хүмүүс ойчрлцсан. Захирлаа таньдаа ууж захирлаа энэ өргөдөө цохоод өгөөч гэж ойчрлцсан. Харин тэр захиралтай хамт би нэг цуглаанд очсон. Гэсэн чинь тэр цуглаанд тэр захирал маань хүүхдийн багш хийжсэн. Оо та ямар гоё юм бэ гэсэн. Яас та хүүхдийн багш хийжсэн. Яа болтгүй юм үрдсэн. Гэхдээ болмоо таны хараа би маш их урам авч маш их баярлж миний зүрхсэд маш баяртай гэсэн. Юу тэгэхээр инээж. Үнэхээр гоё дараа байсан. Бас манай цуглаанд байдаг мишнер болж ирсэн нэг ихнэр нөхөр хоёр байсан. Тэгээ нэг өдөр өвлийн хүнд манай цуглаанд суусан. Хүүхдүүд 6 хүүхдэд дагуулад ирсэн. Тэгээ манай цуглаанд тэр үед хүүхдэн тэгээ утаа унаалтаа дотроо 100 тавьчихсан. Ингээ утаа мутаа угаар агаар өнөрчихсэн. Хувцсан утаа мутаа өнөрчихсэн. Бөө юм болов. Тэгээд бид нар суугаад явсан. За бид нар ингээд явдаж очиж гэдэг. Тэгвэл дараагийн жил дахиад хүрээд ирсэн. Би гайхсан. Дараагийн 7 хоног дахиад хүрээд ирсэн. Би бүр гайхсгүй. Та нар яг манай сүмд явж байгаа гэсэн. Нөгөө мишнер залуу тантай уулз гэсэн. Уулз. Бид нар танаас сүмд явах хар сэтгэл шууд удлаа гэсэн. Яагаад гэвэл эзэн бидний танаас сүмд яваасаа гэж манай гэр бүлийг дуудсан гэсэн. Та нэрээ итгэлтэй байна гэсэн. Итгэлтэй гэсэн. Тэгээд тэр хотын төвд том цуглаанд үйлчилж ирсэн тэр Америк гэр бүл манай цуглаанд эгэлж ирэн гэр хороол тийм ээ. Утаатай, унаатай, хөлдөө, хүүтэн тэр цуглаанд үйлчлэгээ дуудлага авсаа гэж хэлж ирэхэд надад итгэмээргүй санагдсан. Өнгөрсөн зам би тэдний сүмд очисон. Ямар том цуглаан бэ? 2000-3000 хүнтэй том үзэсгэлэнтэй цуглаан байсан. Тэгээд тэр том цуглаанд байсан гэр бүл бүх юм орхиод, бүх сайн сайхан зүйл орхиод тэр хүүтэн газар тийм ээ. Эзэнт дуулууртай байх гэж энэ чи суу гэсэн тэр суудлыг яаж дуртай хүлээж авч байна. Тэрэндээ бид нар төрсөн цөмөө хөтлөх болдог. Магтан дуу болохгүй, тэр төсөлтөд байна, энэ багш ингэж заагаад байна, ингээд ядаргаад байна, ингэж гимших гэдэг. Бид нар бардууны бидний энэ дотор ингээд тийм ээ өргөсөд гарч ирдэг. Тэгэд өөртөө заавал таалагдах албатай биш тийм. Өнөөдөр сүм ачин болоод байна. Ийм биш үү? Энэ бол эзний сүм. Хүнийх биш. Төлтөр мастер биш. Жагаагийн биш. Энэ пасторуудын сүм биш. Энэ бол Бурханы сүм байхгүй. Бид нар хүн таалагдаж биш. Хүн зориулж биш. Бурхан зориулж өргөж байгаа хүндэтгэлүүд байхгүй. Эзэн зориулж байгаа өгөгдлүүд. Ойлгож байна математик өгөгдлөө эзэн зориулж байгаа. Өгөхөстө бүр теорем болсон бүр. Тийм ээ. Эзний сүм чуулганы шоу болгож болохгүй. Харин тийм ээ гэрэл мэл анивч аална гэх диско шиг байх гал.
бидний тэр бие махбод тэр таалагдах, эзэн таалагдах зориулт байхгүй. Амен. Өнгөрсөн 7 хоног би бас нэг жижигхэн маш жижиг нэг хөөрхөн цуглаанд очсон. Тэр цуглаанд очсон ч эзэн байл. Эзний ариун сүнс дүр. Хүмүүс нь гимшээл, өөлөөл ямар гоё юм бэ. Миний бүр дотор ингээд сонирм болчихсон. Ингээд буцлаа хайрлаа. Тэхээс өмнө байж та дэлбэрийн цаг дээр нэцтэй би өөлмөр болчихсон. Зүрхсгэл амар хөдлөсөн. Бүхэн тэр сүмс ямар хайртай юм. 10 хүнтэй цуглаан, 5 хүнтэй цуглаан, 30 хүнтэй цуглаан, 70 хүнтэй цуглаан, 2000, 3000 хүнтэй цуглаан. Хамаагүй эзэн өөрийн нэрээр нэрлсэн чуулган болгонд эзэн хайртай. Амен. Тэр чуулганд эзэн хүн болгонд эзэн хайртай. Тэр чуулганд үйлчилж байгаа үйлчлэгч болгонд эзэн хайртай. Тэг учраас ах トゥ нараа та бүхэн эзний өмнө насан турш дуудсан дуудж байгаа барьж авч. Эзэн таныг самуун шиг юу гэж дуудаж байна? Тийм ээ? Итгэмжтэй мөнгө тоологч гэж юм уу? Итгэмжтэй хүүхдийн багш, итгэмжтэй залуучдын өдөр залуучдад үйлчлэл гэж юм уу? Тэднийг халамжил гэж юм уу? Имэнэрийн төлөө залбирж, имэнэрт цайж үйлчлэл гэж юм уу? Хамаагүй. Үйлчлэл яам дүр гэж. Ажил дээрээ бас итгэмжтэй агуу хүн бай гэж юм уу? Сарын өмнө манай нэг 10 жилийн хоёр найз ирсэн. Эхнэр нөхөр хоёр ирээ. Эхэндээ тэр хоёр намайг зогсоож байгаа шоуд том бизнес хийдэг. Олон газараас машин оруулж зардаг тийм 8 идэг. Тэр хоёр залуу манай ангийн хурж надад жааш хуучууж байсан. Тэгээ чи нөгөө юм хийж байгаа гэсэн. Нөгөө юм гэдэг нь сүмдээ ажиллаж гинөө л гэж байна. За хийж байгаа гэсэн. Тэгээ баах яжсэн. Тэгээ манай нөхрийн биеийн ингээд өвдөө сонирн болоод байгаа гэсэн. Тэгвэл та нар манай сүмд юм уу эсвэл ойрхон гэрийн цуглаанд хүрээ дээр очиж тэгээ дэлбэрүүлээд эзэн эмчил идгээж өгнө шүү дээ. Тэд ямар нэгэн шатдаг хэрэгтэй. Ирэх тийм ээ. Гэхдээ тэгээд тэр цуглаанд очиход дандаа ядуучуд байдсан шүү дээ ингээд. Гэхдээ хэн нэг чи та нар очиж үзсэн юм уу? Өнөөдөр харсан юм уу та нар? Тэн чи одоо янз бүрийн юм хийж байна. Нар очиж яг очих гэхээр ичээд байна, санаа зовоод байна, очиж чадахгүй байна гэдэг. Тэгээд тэгээс хамаагүй чи зүгээр л хүрээд, тоо зүгээр л хүрээд. Зүгээр шууд хүрээд. Тэгээд Есүс тухай ярьж сонсомоор байгаа л тэр хоёр сонсомоор хүс. Яг л тэр хоёрын дотор бас бардан зам байсан. Тийм ээ. Бурхныг хүлээж авахд бууж өгөхгүйсэн. Дотор нь дайн болж исэн. Тэгээд та хоёрыг би дэлбэрч өгье гэсэн. Тэгээд тэр хоёр би энэс ичээдсэн. Ихтэн дэлбэрүүлмаар байдаг, нөхөн дэлбэрүүлмаар байдаг. Тэгээд би энийхээ тэр бас дэлбэрүүлмаар байдаг. Тэгээд нэг нэгээрээ дэлбэрүүлэх сонирхолтой байхгүй. Тэр аюу нийттэй. Нийтийн зовлон гэж байхгүй. Хов хүний зовлонгууд тэр хоёр өстөр байгаа. Тэгээд хов ганцаараа ингээд дэлбэрүүлмаар байдаг. Тэгээд очих гэхээр бас ичээддэг. Санаа зовоод байдаг. Тэгээд тэр хоёр хэлжсэн. Ихтэн хэлжсэн. Манай байгууллага нэрээ танаа Есүс яг байдсан шүү дээ. За гэсэн. Тэгээд тэд нар ямар вэ? Нэг харахад тэд нар амар мангар юм шиг. Нэг харахаар амар тайлх юм шиг. Нэг харахаар амар итгэмжтэй юм шиг. Өөртөө сонин хүмүүс үйд юм л шүү. Би тэгээд доор өгдөг тэр ажилтнуудыг загин хүмүүсийг загин. Тэгээд цүмд явдаг хүмүүс болохоор ингээд мэлэгээл бас уурлахгүй, эсэргүүцэхгүй. Харин Есүсээ баярлаа, Есүсээ баярлаа, хавтаа өгсөн баярлаа гэдэг ч юм. Аюу сонин хүмүүс. Ястаа сонин хүмүүс. Нөгөө талаар харахад сонин юм шиг, нөгөө талаар аюу гоё хүмүүс юм ба. За танаа Есүс ч үнэхээр гоё хүмүүс. Тэр шилж байгаа. Өөрчлөн үгийн дааж чаддаг тийм ээ. Эсхүүцэхгүй, алалцахгүй, майчилцахгүй, төвчээртэйгээр хүлээж байгаа тэр төвчээрийг нь хараад гайхчихсан байна. Юундаа тэр эмэгтэй өөрөө тэр ажилчдаа бууж өгч байгаа юм. Тийм ээ тэдний байгаа байдал нараа бууж өгсөн. Яг өндөө би тэр ажилчтайгаа сүйдээ загналтандаа амар гимшдэг болоод байгаа сүүлийн үед. Тэднийг загналтандаа гимшдэг болоод. Одоо тэднийг би хүндэлж эхэлж байна. Тэдрээс сайн зүйлийг нь харсан байгаа юм. Тэр бизнес хийдэг, босс хийдэг тэр эмэгтэй. Бидний сайн зүйлийг бас харж байна. Бидний итгэмжтэй, бидний гэмн цайлган, бидний баяр хөөртөө, бидний амьдралдаа яаж оролцож байгаа нийлдэг тийм ээ? Янз бүрийн юм дээр яаж оролцож байгаа хүртэл тэр ажиллаж байгаа. Энэ нөхдөд яаж хандж байгаа, ихтэд яаж хандж байгаа хүртэл харж байгаа. Хүүхдтэй яаж хандж байгаа хүртэл харж байгаа. Бидний тэр өдгөл бүр яаж хувцалж байгааг хүртэл харж байгаа. Эмэгтэйчүүд аягүй сайн тийм ээ ялангуяа.
Эмэгтэйчүүдийг яаж болсон, яаж буудсан, яаж энийг яаж ингэж архивчгийн нүртэй ажиллаж яадаг гэж байна. Тийм хүмүүс бидний амьдралыг яаж ажиллахгүй байж чадах вэ? Тийм үү? Эмэгтэйчүүд бүх хүн биднийг хардаг. Тийм учраас бид бүх газар хааж байсан би эзний хүн гэдгээ мартчихгүй. Амен. Би бол эзний хүн. Та хэлээрэй. Би бол эзний хүн. Би бол удамжинд эзний хүн, гэртээ эзний хүн, ажил дээрээ эзний хүн, машиндаа эзний хүн. Тэр хүмүүс машиндаа эзний хүн биш болчих гээд тийм. Урдуур хүн ингээ санаандгүй шахаад дайраад санаандгүй ингээ бухраад жоохон төг гингүүт яаж ийна. Олон хуруунуудаа гаргаж ирэхтэй тийм яд дөрөв. Facebook дээр янз бүрийн хуруунууд тавьсан зургийг вэ шүү дээ. Машины цаана урсгалж орж өөдөөс инглээ ийм хуруу гаргал, ийм хуруу гаргалаа гэх. Тэгээ доороос 70 80 100-аад комент бичсэн. Тэгээ яадаг сонин амтан бэ. Харин хэрэгс чинь бид нар энд нь автагдаа энд нь өдөөгдөө ганцхан машин биш тийм ээ. Одоо хууль батлагдчих, төсөв батлагдчих, оюутлага орж ирж энд нь адилханастай үзий ядж коммент бичлцээд халалцаад тийм ээ. Төрхрээ бид нар аль талд зогсов. Ингээд хаана яваад байна? Ромчууд Иерусалимыг шатаасан. Иерусалим дотроосоо бас өөрсдөө бас шатаасан. Сонин үйл явд болсон. Манай 2-3 зуун үед сонин чигтэй сонин нэр хааны үед. Тэгэхэд тэр үед Ромын колон байсан тэр зарим их бүхий албан тушаалтнууд улс гүрнэ 2 хэсэгт хуваацсан. Иерусалимыг хэн шатаасан бэ? Тэгээ юу ч дуурдгүй ном байдаг нөгөө мөн христчтэйгээ барьж аваад христийн шатаасан гэж гүтгсэн баг. Амшигтай байна. Тэгээ маш олон христчдийг барьж авч хийх хэрэг тулгаж, гүтгэж, шатааж, зодож, нүдэж, тамлаж авч ирсэн. Тэгээ Иерусалим руу бас манай 70-80-аад оны үед бас гадны довтлогч нар орж ид довтлоход христчд Бурханаас үг аваад бушуухан цугтаасан. Эндээс холд. Тэд нар зэвсэг бариад хотоо хамгаалаад тулалдаж байлдаг. Тэд нар бушуухан цугтаасан. Тэгэхэд еврейчүүдэд христч бас атлагдсан. Та нар эх орноо хамгаалахгүй, та нар хүн алсангүй, та нар дайснаа алсангүй. Израильчуудыг яг христчин израильчуудыг Бурхан хүндээс хурдан холдсон. Тухайн үед христчин тэр ард түмнийг тийм гол цөм болох тэр хэдэн тооны христийг хамгаалах шаардлага эзэнт байсан. Дараа үеүдд нь христчд бүр олон зүйл дээр амь насаа зориулж ирсэн. Бүх зүйл дээр. Цэрэг мандлын үечсэн христчд Европ тийм ээ асар олон зүйл амнаас оюун ухаан бүх зүйлээ ингэж цэрэг мандлын үе зориулж ирсэн. Уран зурагч хүртэл. Цаг нь болохоор христийг эзэн өөрөө хэрэглэх болно. Тэр болтол биднийг эзэн мэрхэн ухаантай гэсэн. Цаг нь болохоор эзэн биднийг өндөр дөрвж ирнэ гэсэн. Цаг нь болохоор эзэн биднийг өөрөө алдрын төлөө агуугаар хэрэглэх ашиглах болно. Амен. Тэр болтол бид нар боловсрох хэрэгтэй. Эзний үгээр дамжуулан, төвчээрээр дамжуулан, биений хайрлахаар дамжуулан, биений халамжлахаар дамжуулан төвчээрдэг зогсов. Ах トゥ нартай заргацсан Йосеф байсан. Тэр бас төвчээрдэл байсан. Хүний нүдээр харах юм бол арайчтай чи өргөдөл өгөөч тэр хаанд өргөдөл өгөөч чи алуулж чи төрсөн ах トゥ нартай ингэж залилуулаад тахтай шин тийм ээ. Тэр дөнгөө юм шиг дуугаа юм шиг тийм ээ. Мэдрэл муутай юм шиг ерөөсөө дуугаарсан. Хүний нүдээр харахад тэр үнхээр чаавасаа гэмээр юм биш. Харин тэр Бурхны өмнө бол Бурхны нүдээр харах юм бол сүнсний нүдээр харах юм бол тэр агуу итгэмж зүрх сэтгэлдээ зогсож ирсэн шүү. Өнөөдөр та нарын дундаас агуу зүрх сэтгэлд дүүрэн байгсан гэж байна. Энэ чуулганаар дамжуулан эзэн улс төрч ч гэсэн, эдийн засгийн салбарууд ч гэсэн, эрүүл мэндийн салбарууд ч гэсэн, санхүүгийн салбарууд ч гэсэн, тэр зэвсэг тийм батлан хамгааллын салбарууд ч та нарыг оруулаас гэж байна. Итгэмж жанжнуудаа эзэн гаргаж өгөх, гаргаж ирэхийг хүсэж байна. Эмээнэрийн дунд ч гэсэн, өвөөнөрийн дунд ч гэсэн, оюутнуудын дунд ч гэсэн, итгэмжтэй тийм зас нарыг эзэн элит болгохыг хүсэж байна. Өдөртөгч болохыг хүсэж байна. Тийм учраас би та бүхнийг зоригжуулан ах トゥ нараа. Эсний тэр дуудлагыг та насан туршийн дуудлага гэж та баяртайгаар хүлээж аваарай. Та эсний дуудлагыг битгий болгоо.
Эзний талантыг та битгий бол. Харин та чадахгүй бол чадварыг гоох хэрэгтэй. Эзэн танаадыг услаж өгч. Өнөөдөр заримдаа бид гэр бүлээр ч чадахгүй хүмүүс байж магадгүй. Найзтайгаа олигтойгоо нөхөрлөж чадахгүй, цаг зав гаргаж чадахгүй. Өөр хүүхдтэй ч хүртэл олигтойгоо сайхан нөхөрлөж, хүүхдэд халамжил тууглаж, тийм ээ зоригжуулах тийм цагч бид гарахгүй байж магадгүй. Гэхдээ тийм цагийг гаргаж өгөх нь та эзнээс асуугач. Эзэн таны зүрх сэтгэлийг сонсоод боломж өгнө. Бүр чадвар өгнө. Хүүхдэд яаж сурах, яаж зөвлөгөө өгөх, яаж ажиллаа хийх, яаж ялхах, тэр ихтгэл яаж бусдыг дагуулах вэ гэдэг тэр алсын харааг эзэн танд өгч чадна. Яг л эзний өөрийн мөн чанар бол хязгаар байхгүй. Бидний төсөөлж бодож байгаагаас агуу оюун ухаан эзэнд байна. Тэр оюун ухаан бол бас бүтээгч. Тэр олон зүйлийг бидэд бэлэг болгох өгч чадна. Амен. Итгэж байна. Та үнэхээр итгэж явал итгэж байгаа хүн болгонд эзний ерөөл тослогоо буугаасаа их хүсэж байна. Бид чадахгүй байж бол. Бид чаддгүй байж бол. 2 сая израильчуудыг командд дагуулсан Мөсө яг өндөө ярьж чаддгүй юм байсан шүү дээ. Эсвэл дөрж байгаа шиг тийм мундаг ярьдаг гэсэн бол юу болох вэ? Харин тэр ярьж чаддгүйсэн. Бүр тэр бол иччихс эзэн минь би ярьж чадахгүй шүү дээ. Наа энэ хүмүүс шоолно шүү дээ. Түүний зүрх сэтгэл даруй байсан. Түүний хэл яриад дамжуулан эзэн түүний даруй болгочихсон. Өнөөдөрсөн эзэн Мөсөд чадвар туслагчийг илгээсэн. Тэр 2 сая израильчуудыг чүүж дагуул. Мэдээж бидний төлөв зорилго өөр хөлтөө сайхан амьдруулахыг харж байгаа. Уус гүрнээ сайхан болохыг харахыг хүсэж байгаа. Гэхдээ тэрнээс гадна тэнгэрлэг зорилго байна. Энэ бол эзэн зориулж баяртайгаар амьд явах үедээ баяртайгаар үйлчлэх цаг үуч юм. Амен. Би Дорнговын улсын халамжийн газар нэг удаа очиж Дорнгов бүр урд дэмжтэй нэг улсын халамжийн газар гэдэг. Тэгээ хэзээ хаягдсан имэн дээр байдаг гэсэн. Үр хөлтүүдээс хаягдсан. Тэгээд тэр би нэг хараагүй хөшөнтэй уулзаад тэр сайн мэдээ тараагаад Есүсийн тухай яриад тэгээд сайн шанд руу очих болгон тэр имэдэг очдөг гэсэн. Тэгвэл тэр юм намайг миний хүү гэж дууддаг гэсэн. Тэгээд асамжийн газрынхан таны хүү энэ хавсуудыг ирэх байлгүй дээ гэдэг. Тэгээд намайг тийсэн яадаг гэдэг гэсэн. Тэгээд тэр имэдэг би уулзаа яриад гарын арай хөлийн бариад явж чаддгүй. Хараагүй дээр бас хөлийн явдаг. Тэгээд тэр имэдтэй хавд яриад уушроод нөхөрлөө цай хувааж угаад хавсаа өдөр болго очдөг гэсэн. Цэнжи тэр имэдэг гэж хэлсэн. Имэ та Есүс итгэж байна гэсэн. Итгэж та Есүсийг дахыг хүсэж байна. Дахыг хүсэж байна. Гэтэ имэ нэг юм хэлмээр байна гэсэн. Та юу гэсэн. Имэ залуу насндаа Есүстэй уулзах минь яалаа гэж харамсаж байна. Имэ та тэгвэл яа гэж. Тэгвэл би таанаас шиг ингэж явахгүй. Таанаас шиг ингэж эсний нэрээр ингэж явах юмсан. Миний залуу нас асар хурдан өнгөрсөн. Тэгээд ямар ч үр дүнгүй өнгөрөөс би харамсч би өөр хүүхдтэй болсон өөр хүүхдүүд байж намайг тоохгүй эцэстээ намайг хайсан гэж. Тэсний он би эзэн зориуд залуу насаа зориулсан бол өөрийн өөр хүүхд биш юм гэхэд хүний өөрийн олон өөр хүүхдтэй болцсон сууж явах байсан юм байна. Яагаад ганцхан өөр хүүхдтэй энэ бол чи юм. Тэгээд би үгүй тэр юм тэрээд хамт ажиллаж бичсэн. Тэр юм хэлж би залуу байсан бол тань шиг гэж явмаар байна. Өнөөдөр бид нар бүгд залуу байна. Тэр имэгээс илүү хөгшүүн бид олж харахгүй. Насныхаа эцэс тэр юм шиг битгий бодороо. Тийм ээ? Та баяр хөөртөгөөр сэтгэл хангалуунаар эзэнд үйлчлээд эзний өмнө очиосоо гэж зорилж байна. Сэтгэл хангалуун. Бурханд хайртай. Өнөөдөр бид нар энд яах гэж хүссэн? Бурханд хайртай болж байна. Бас Бурхан бидэнд хайртай болж байна. Тийм ээ? Бид нар үн цэнтэй тэр гой цаг гэж бодсон тэр бүх зүйлүүдээ хаяад орхиод энд ирсэн. Эзэн бас мэдж байгаа. Таны амьдрал хамгийн хүнд хэцүү, хамгийн чухал тэр хэсгүүдийг мэдж байгаа. Тэр хэсгүүдэд та орхиод энд хүрээд ирсэнд эзэн бүр их баярлж байгаа. Үнэхээр их бахархаж байгаа. Миний хүү хүрээд ирлээ шүү дээ. Манай охин дээр намайг дуудаад аваад та тэр өдөр манай суугаад байгаа чи би танаас гуйж штэ ээж ажилтдаг штэ та хүрээд ирлээ. Би аав нь хамчихгүй штэ аав тэр
хуралдаа яаж ч юм. Гээ аваад тааш байхгүй бол тэгээд би тэгээ ганцаараа шилжээд очиод удааг байгаа сургууль дээр. Ганцаараа тэгээ эвгүй байдал орох гэдэг. Тэгээ ганцаараа хэцүү байдал ор. Тэгээ ганцхан манай аав ээж хоёр ирэхгүй би өстой байдал ор наваа та ирчилтэй бууж штэ. Охин би ганц охин чинь юм байгаа үстэй. Наваас танаа гэж өгсөн. Гаав зав байхгүй чи ээж байгаагүй ээж чөлөө аваад очих хэлтэй гэсэн. Тэгээ ээж ерөөсө чөлөөгүй ээж ажилттай тэр бүхэнд харин та бол надад өөрөө цаг гаргаж чадсан шүү дээ. Аваа та чадсан шүү дээ. Тэгээ би болохоор тэр анги дээр нь очих гэхээр ичээд байгаа байхгүй. Олон цаг зав байгаа. Яг очих гэхээр ингээ санаа зовоод ичээл тэр олон эцэг ог таньж мэдхгүй хуучин сургуулийн бол тань. Тэгээ шинэ ангид очих гэхээр санаа зовоод ичээ. Харахад олон хүний өмнө гараад ингээ яриад байгаа юм шиг үү. Яг өндөө миний ангид дээр бол ичдэг шүү дээ. Санаа зовоод тийм. Тэгээ яг анги дээр нь очих болсон санаа зовоод ичээ багшаас найгаад багш гэхээр л би чинь амар царайтай 10 жилийн багш нараас ойрох хайдаг гэсэн би. Тэгээд аав нь чадахгүй байсан. Гэхдээ аав та чадчих та юунд айгаад байгаа юм. Миний хор шиг бүр малтаж гисэн байна. Тэгээд 2 хоногийн дараа нөгөө хурлан болсон. Тэгээд би очихгүй яах вэ? Бодож очигаад очихоор болоод гэхдээ хоцроод дундуур нь орсон. Тэгээд намаа ороод ирсэн чинь намайг хаалгаар нь яваад орсон. Бүх хэцэгчүүд ирсэн. Ангийн хүмүүстэй тойроо суучихсан байсан. Харин би охины хайгаад ерөөсөө олохгүйсэн. Анги андуурсан өсөлтөө хажуудлаа аавал энэ хэдгээр анги гэсэн, дөрөвдүгээр анги гэсэн. Тэгсэн чинь багш нь та хинээ аав юм гэсэн. Гэрэл байсгалангийн аав гэсэн. Танаа охин энэ үү шүү. Яг миний доор суугаад миний би бол холуур хайгаад. Тэгээ миний охин намаа хараад баярлж ирсэн. Баярлаад байдаг чадлаараа нүүр баярлцсан, инээдсэн. Надад бахархцсан суужсэн. Тэгээ намаа орж ирсэн. Үнэхээр их баярлаа. 3-4 хоног нөгөө юм ярьсан. Аав ирсэн, аав гоё байсан, аав ингэсэн, аав ингэсэн. Эцгийн уралд болохоор дандаа ээж нь явуулчихдаг юм. Хуучин сургуульд. Тэгээ анхудгаа охиныхаа тэр шинэ сургуульд анхдаг очсон. Тэгээ манай охин ерөөсөө баярлсан, намайг ирсэн баярлсан. Үүн шиг өнөөдөр бид нар эзний чуулганд ирэх өдөр болоход эзний ариунсаас Иесус Бурхан эцэг баярладаг юм аа. Хүүхдүүд нь эзэн баярлж байгаа. Миний хүүхд хурж ирсэн. Миний чуулган, миний оршихуд намайг хүндлэх гэж, надад өргөлөө өгөх гэж, намайг мартах гэж ирсэн. Би бас түүний гэрт очиё гэж бодож байгаа шүү дээ Бурхан. Амен. Түүний ажил дээр очиё. Түүнтэй өдөр алхая. Эзний зүрх сэтгэл бол яг хүний зүрх сэтгэл шүү хүмүүс. Тэр робот биш. Бидний оюун ухаан гэж бодож байгаа. Энэ оюун ухаанаас ангид түүний ариун орших байна. Тэр ариун ухамсар тийм ээ. Ариун оюун ухаан туг. Тэр болцолгүйгээр бид нартай төхөрлөхийг хүсэж байна. Та түүний дуудах юм бол тэр тантай үнэхээр гайхамшигтай тантай уулзах болно. Их 7 эзний мэдлсэн байна. Энэ 7 хоногт эзэн тантай гайхамшигтай уулзаж нөхөрлөж танаар дамжуулан олон хүнд баярын мэдээг тунхаглаасаа гэж хүсэж байна. Та зоригтойгоор хинэгний зүрх сэтгэлийн хаалгыг тогшоод эзний хөрлөгийг өгөөч. Амен. Танаар дамжуулан ханагийн ээжээ дамжуулан самуэль дуудсан шиг танаар дамжуулан таны гуй залбирлаар дамжуулан энэ баяраар дамжуулан хинэгэн аврагтаас гэж хүсэж байна. Амен. Түр хамт залбирхоо. Халелуя. Эзэн Бурхан тань талархаж байна. Энэ газар таныг дуулж, таныг магтаж, таныг ирэн хайж үнэхээр танд зүрх сэтгэлийнхаа эзэн хандлагыг тань руу зориулж ирсэн. Тэр хайртай бүх охид хөвгүүдийг энэ газараас өрөөж өгөөч. Та Самуэлийг дуудсан. Самуэлийг дахин дуудсан. Түүнийг сонсохгүй байхад дуудсан. Түүнийг андуураад явж ирсэн гэсэн та дуудсан. Түүнийг бяцхан байхад гэсэн та түүнийг дуудсан. Эзэн үүний адил та биднийг дахин дуудаач. Таныг орхиж, таны үйлчлэгийг орхиж явсан биднийг дахин иргэн таны зам дээр таны эзэн ерөөлийн зам дээр зогсох хүч чадлыг та бидэнд өгөөч эзэн. Хана ээжийн гол залбир шиг агуу гол залбирлыг энэ байгаа ээжүүдэд, аавуудад, залуучуудад ах эгчнэрт өгөөч эзэн.
энэ агуу залбирлууд эгэлжирийн залбирлууд эсний өмнө анхлаа өнөр мэд очих тэр цагийг та зөвшөөрч өгч байна. Таныг зууж хашгирч байгаа залбирал болгон эзэн та өрөөж алдаршуулж та өөрийнхөө нэрийг үндэс өгөөч эзэн. Таны өмнө өөлж ганцаардаж айж ичж байгаа хэн нэгэн байвал эзэн. Та тэрч дараас нь атгаж хөлдөр нь босгож таны замаар хөдлөх урам зориг өгөөч эзэн. Морь Иесусд хоортогдож бодог зүйлүүд хийж таны өмнө бардамнаж байгаа хүн байвал эзэн. Та толгойг бүхэлдэж зүрх сэтгэлийн зөөлөж гимшлийн нулимсыг өгч эзэн. Таны мөнхийн ус хүртэл та засаж задруулж шинэ хувцсыг өмсгөж дараухнаар алхуулж өгч эзэн. Дараухнаар дахин сэргээж услаж та зөргжүүлж өгч эзэн минь. Таны өмнө бас өвчтөй, зовлонтой, өөрчлөлт болсон хүмүүс байвал эзэн. Энэ газар таны гайхамшигч, таны итгэрлэж, таны хүчит үг илж, таны агуу амлалтууд илж. Үнэхээр цохиж байгаа хүмүүсийг, цохиж байгаа сүнснүүдийг, цохиж байгаа зүрхнүүдийг та эдгэж өгч эзэн. Эдгэж болгоныг дахин эдгэж өгч эзэн минь. Энэ газар таны итгэрлэж, таны үг илж, таны тушаалж, таны зайлгж, таны баяр хөөрж, таны амлалтууд илж, таны илбэр дүүрнүүд илж эзэн. Таны тайвширлууд илж энэ чуулганыг та өрөөж, дижээж, хамгаалж, босгож өгөөч эзэн. Энэ чуулган дотор байгаа таныг дахгүй яах вэ гэж байгаа. Таны төлөө босгоо яах вэ гэж байгаа. Таны төлөө алхахгүй яах вэ гэж байгаа. Таны төлөө өргөхгүй яах вэ гэж байгаа. Таны төлөө гүүгүй яах вэ гэж эргэлзэж байгаа. Хайртай охид хүүгүүдээ та зоригжуулж, услаж, нөмөрлөж, хорогдуулж, чиглүүлж, босгож өгөөч эзэн. Ариун сүнсээ би таныг хөрж байна. Өдөр тутмын амьдралд эгэлжирийн амьдрал та оролцож хатсан гол мэт, хатсан мод мэт, хатсан цэцэг мэт байгаа хүмүүсийг та дэвтэж, норгож, твэрч, тайвшруулж өгөөч эзэн. Таны хайр хизээс дуусна. Таны хайр хизээч дуусна. Хайраар цангасан, хайраар ганцаардсан хүмүүсээ эзэн та хайртай гэдгийг хэлж. Та Самуэлийг ерөөс найдаг. Та бас тансаг орчноо орхиод эзэнд үйлчлж байгаа тэр мишнүүд шиг зөвхөн өөрийнхөө тааллыг хайх биш. Харин эзэн зориулж эзний бай гэсэн газар байж чадах тэр онцгой дуудлагуудыг дуудлага авсан хүмүүсийг та өрөөж өгч. Энэ чуулганаар дамжуулан өөр аймаг, сунд, ус гүрэн, хүнд хэцүү газарлуу та мишнеруудыг илгээж өгч эзэн. Зовж байгаа ард түмэн рүү таны дуулууртай итгэмж зас нарыг та босгож, өдөртөгч болгож, илгээж өгч. Засгийн газар засаглалуу эзэн. Их сургуулиуд руу, анагаахай эмнэлэг рүү, яамтууд руу эзэн. Таны итгэмж зас нарыг хүүхдүүдийг та илгээж, тэр газрыг та ариусгаж, тэр газрыг та босгож, тэр газрыг та зоригжуулж өгч эзэн. Хямарсан, цөхөрсөн, нурсан газруудыг эзэн өөрийн охид хүүгүүдээрээ дамжуулан дахин босгож өгч эзэн. Эзэн Есүс танд итгэж байна. Та алдаршаач эзэн. Таныг дуудаж байгаа. Танд бууж өгч байгаа. Таны араас алхахыг хүсэж байгаа. Танд хүрж байгаа. Хүн болгон та уулзаач эзэн. Та уулзаач эзэн. Энэ зүрх сэтгэлийн гараа сууж, зүрх сэтгэлээсээ таны өвдөг сүвдэж эзэн таны эрен хайж байгаа хүмүүсээ үл эзэн. Энэ газар та уулзаач эзэн. Та туслаж өгөөч эзэн. Чөлөөлж өгөөч. Хязгааргүй тэр амлалтуудаа, өрөөлүүдээ та харангуйгээр өрөөл болгож өгөөч. Та сохор баталмайг та хараа оруулсан. Нас барсан Лазарыг босгосон. Ядуу байсан аймгаа байсан израильчуудыг агуу үндэстэн болгосны адил бидний монголчуудыг та өрөөлж босгож өгөөч эзэн. Ард түмээ босгож өгөөч эзэн.
ард түмнээ халамжилж өгөөч эзэн. Ард түмнийг мань та гимшүүлж өгөөч эзэн. Ард түмнийг мань та эдгэж шагнан дээр тус тавиач эзэн. Оо халелуя Иесус. Гайхамшигтай амлалтууд ус гүрнийг мань дүүргэж өгөөч. Зөв чуулгануудыг та дүүргэж өгөөч. Хөв хүмүүс итгэж болохныг та дүүргэж өгөөч. Тас бяцхан Самуилаар дамжуулан Израиль улсыг та донслохсны адил хаадуудыг та чичрүүлсны адил эзэн таны өмнө дуудлага авсан хүн болгоноор дамжуулан улс гүрнийг та өрөөж ариусгаж өгөөч эзэн. Таны хайртай хүү хүлээс амилсан Иесус Христийн нэрээр талхан даатан байлгаж байна. Амен.